За бүгдний энэ өдрийн мэнд ингээ бичлэг хэлхийн өмнө channel-ийн хүндэт 2 мембертэй баярлсан талархснаа илэрхийлье. Үнэхээр их баярлалаа залуусаа. Тийм 1169 дугаар анги маань одоо 7 хоногор хойшлж байгаа юм байна. Мөн одоо өөр олон контентуудыг үзхийг хүсвэл суугаа захиалаад мөн эрхийн ураагаа сайн гоцоолгороо гэж хэлье залуусаа. Тэр чинь л одоо намайг урмаар тижээж өгд юм штэ. Дараагийн анги маань ингээд манай дөрөв хааны цам руу ойртож ирж байгаагаар эхэлнэ. Рүү цайзыг хараад шууд ямар нэг юм болохгүй байгааг мэдэрлээ. Учир нь үүдний халах цөмөрсөн байдалтай байлаа. Мөн гадна дотн байх харуулуудын ялан харагдахгүй байх юм. Наамын шууд юу болоод байгааг гадарсан уу яасан. Ерөнхий хараад гайхаа зогслоо. Харин Зоро хаалганы хилтерхийг аваад энэ хаалга дотроосоо эвдэгдсэн байх юм аа. Энийг хийсэн хүн дотогш хүчээр ороогүй харин гарахтаа их л ууртай байжтэй гэлээ. Харин Луфи маань зүгээр л зогсоод байхыг хүссэн бололтой шуудалгүйгээд орлоо. Гадна юм бодоод хараад байлгүй газ ороод түлхүүрийг олё. Угаасаа дотогш орчвол яг юу болсныг мэдчих чадна штэ гэж байна. За бүгд л дагаж орлоо. Энэ газар нэг л тийм шүүц сүргмээр нэг эвгүй мэдрэмж өгч байлаа. Намич Рүүдийг сайн байна миний бод ухааны мэлхэд Рүүдч баярлнаа хөөрхийс. За Зороч аятайхан тэжээвэр амтантай болсондоо баярсаар тэд цааш явцгаалаа. Гэтэл одоо цайз цааш явах тусам илүү левдрэл гэмтэл нь их харагдаж байлаа. Энэ бол одоо Локи Харалд хоёрын тулаанаас болж үүссэн гэж Рүүд нэмж тайлбарлана. Зоро харин энэ бүгдийг ажингаа 14 жилийн өмнө ийм байдалтай болсон гэхээр хэр хэмжээний хүчтэй байсан гэсэн үг вэ? Гэсээр одоо устгагдсан балгасуудыг аж сараалаа. Локиг чинь мангас гэж ярьдаг байсан. Гэхдээ хаан Харалд бол яах чаргагүй Эльбафын хамгийн агуу дайчин. Энэ хоёр аимшигтай зүйлс хоорондоо хүчүтсэн гэхээр энэ хэмжээний гэмтэл бол юу ч биш байхаа гэлээ. Луфи чиний яриаг тоож байгаа чи маллага энэ газар чинь таацсан хэдэн метр өндөр юм бэ хөөл гэж юм. Тэгээд гэтэл хаасайгүй аваргуудын гавлын яас хэдэн 100 зугаар үзэгдлээ. Энэ бол тэр өдөр цамхагд байсан цохилтон дөрцсөн дайчдын сүг гэлээ. За тэр явдлаас амьд үлдсэн 2 хүн байгаа. Нэг нь хөгшин Жэрүү болон нөгөөх нь Локи. За бусд нь бүгд амь үргэцсэн гэж байгаа маань. Гэтэл Луфи ивэртэй аваргын гавал дээр гараад хөөх энэ хараа ямар гайхалтай юм бэ. Энэ хүн Орстай найз байсан бахтаа гэлээ. Энэ бүгдийн род тайлбарлахдаа бид бол авраг Орсын үр удам аа. Гэвч он удаан жилийн эцэст бид хүн төрхөнд орон дахин эвэртэй болоогүй ч одоо ч гэсэн эвэртэй авраг мангасууд буюу авраг биетүүд төрсөөр байдаг юм аа гэдгийг хэлж байгаа юм л та. Тэгээд энэ яг юу гэсэн юм бэ гэхээр өвд эцсийн цусыг хадгасаар яваа зарим хүмүүс байгаа гэж тайлбарлаж өгч байгаа. За нэмээд хэлэхэд хаан Харалд бас эвэртэй байсан гэж хэлмэгц тэд хаан Харалдын зургийн өмнө ирсэн байна. Рипли шиг нүүрэн дээрээ зураастай мөн эврээ авч хайсан бололтой нэлээд том сорвтой хар сахалтай сүрлэг хүний дур зураг үзэгдлээ. Хаан Харалд өөрөө эврээ авсан учир нь эвэртэй аваргыг түүхэнд улсыг сөнөөх хэмжээний хүчтэй тийм амар хүн байдаг. Тэгээ уурлал бол хизээ зогсож чадахгүй гэсэн тийм мухар сүсэг байдаг юм байна. За энэ бүхнийг өөрөөсөө холдуулах гэж ингэсэн гэж байна. Зоро зургийг сайтар харснаа энэ ч хүчтэй хүн байна шүү гэж магтдаг. Харин Рүүд үргэлжлүүлэн хаан Харалд 2 хатантай байсан гэдгээ. Хоёруудын бол 2 дахь хатных нь хүүхэд, Локи бол эхнийх нь хатных нь гэж хэлснээр зарим нэг зангилааг тайлж өгдөг. Гэхдээ хоёруудын ээж бол хатан болж чадаагүй. Учир нь тэр хүн харь улсын өөр аваргуудын нутгаас ирсэн. Бид эрх мэдэл болон хааны удмын цусыг хизээд нэг тавьж ирж дээдлсээр өдийг хүрсэн. Тийм болохоор хоёруудын хаан болж чадахгүй байгаа гэлээ. Гинтл Зоро хэрэг чийж бас цусаа хүндэлдэг юм бол ер нь яг яагаад хоёруудын албад болсон юм бэ гэхэд Рүүд хэсэг зог туснаа өнгөрснөө саналаа. Рүүдийг баг байхад нь газрын зургнаас өөрийн мэдэхгүй гажиг гэж их л гадуурхагддаг байхад нь түүний энэ авьяас чадрыг хоёруудын л олж нээсэн юм байжээ. Хоёруудын бол шал өөр хүн. Тэр хүлээцтэй уужуу хүн. Хаан ширээнд сууж чадахгүй болохгүй гэдгээс тэр ойлгон бүгдийг нь хааны нэрээр бус харин адилхан аваргууд гих бодлоор удирдах хүсэлтэй байдаг. Бүх аварга биетнүүдийг нэг туганд ор нэгтгэнэ гэх үзэл бодол нь ч бүгдэд таалагддаг гэлээ. Энэ бүгдийг чимээгүй сонсож дууссан Зоро санаа алдахад Наами түүнийг харж шоллоо. Харин урд Луфи ганцаараа сэлгүүцэж байхдаа цайзын хамгаалагчид газар тухаангүй өвдөж байхыг олно. Тэд амьд ч гэсэн ухаангүй байдалтай байлаа. За ингээд хэсэг өөрчлөгдөж цэнхэр үстээр ирлээ л дээ. Түүний Гүнко гэдэг шүү. Юу н Гүнко гэдээ гарцсан баггүй. За Гүнкор хэсэг өөрчлөгдөхөд хүчтэй цогцолтуудыг ар араас нь хийсээр л хинлүвэ гэж үү мэдээж Локи руу. За ийхүү сумсум гихч төдгөрийн жимснийхээ хүчээ Локид харуулж сургамж авбуу гэж асуулаа. Хариуд нь би ч хөдөлж чадахгүй л байна л да гэсээр
сарказм юм уу тийм гэлж байгаамаа. Харин Шанксын ихэр түүнд чи хөдөлж чадлаач гэсэн нэг зүйл өөрчлөгдөхгүй л байх гэж хадуухан хэллээ. Гүнко логид хандан чи муу хариу мэдэхгүй тэнэг авраг бид чамд хідэн амьдрал чинь дахиж олдохгүй үнэхээр гой санал тавьж байхад гэж орилсоор түүнэр хүчтэй цохилтоо хийхэд бэлтлээ. Чиний нүүрний урд байгаа хоёр сумыг харж гинүү Локи. Миний цохил зүүн талаас эхлээд баруун сум руу шилжин чиний эрүүг доороос чинь дээшээ зөгөхөр чиглэл нь аль хэдийнэ тодорхой болсон. Би нэг л үйлдэл хийвэл зүг нь тодорхой цохилтын хариун тодорхой байх болно. Гэхдээ зөвхөн чи шийдвэрэл өөрчлөвл энэ бүхэн биелэх боломжгүй бусдаар гэд хэлэх гэтэл Локи түүнийг дооглонгоо үгүй гэж чангаар хэлж байгаамаа. Ингээд Гүнкогийн хүчтэй цохилт байндаа тусан Локигийн ясууграх шиг л болж байгаамаа. Локи ухаан алдахын ирмэг дээр байхад түүний нөхөд амийг нь аврахаар юм уу наашаад авчлаа юм л та. Даанч жоохон хөдөлгөөгүй юу тархин дундуур нь сум нэвт зогдсон бүгд тэр доороо үцгэлээ. Энэ бүгдийг харж байсан Шанкс ихэр уулга алдснаа. Гүнкод одоо болно Гүнко төлөвлөгөө өөрчлөгдлөө. Марижаруу хил хүрэг. Энэ хүмүүсээс бүр залхаж гүйцлээ. Одоо арай ухаалгаар хөдлөх цаг иллээ гэж хэллээ. За, түр байж байгаа манайхаа. Цаа урчин шуугуулад байгаа жадугаар Vision Mongolia гэх анимын дэлхийн нээлттэй зэрэгцээд яг манай Монголд гарч байгаа юм бэлээ. 7 сарын 4-өөс эхний 2 анги цэцэгдсэн гэж байгаа. Ингээд 7 өнөөгөр дэлхийн нээлттэй хамт монгол хэлээрээ Монголд шууд үзэхээр бол Univision-ийн аним багцаас хүлээн авч үзэх боломжтой болсон шүү залуусаа. Мөн энэ аним нь яг яадаг аним бэ гэвэл ерөнхий Монгол улсын талаар зөндөө гардаг бас Монгол сум очт маань Монголд оруулсан гэж байгаа. Ханаас үзэхвэ гэж асууж магадгүй л тэгвэл мэдээж Univision-ийн аниме багцаас монгол хэлээрээ мөн хадамлаараа үзэх боломжтой шүү. За эргээд бичлэгэнд орцгоё. Ингээд өөрийнхөө хүүдийг тайлах үед түүний нэр инхүү албан ёсоор ил болж байгаамаа. Түүнийг Figureland Shamrock гэх бөгөөд түүнийг Holy Knight буюу ариун хүлэг баатруудын ахлагч Saint Figureland Garling-ийн хүү гэх цол иргэмтэйгээр бидэнд танилцуулагдана. Тэр яг л Shanks шиг харагдах ч түүнд хоёр гар мөн нүүрэнд нь ямар сорив байхгүй байна. За Гүнко Shamrock-ийн саналыг дэмжиж Локиг аллаа гэд юу ч өөрчлөгдөхгүй ч үгснийхаа дараа ч гэсэн тэр босоод ирэхээр санагдаад их юм. Ямар сони юм бэ? Түүний энэ зан ааш түүний үзэл бодол байна уу? Эсвэл түүний шүтэж биширдэг бурханд нь байгаа болов уу гэхэд Shamrock ухаангүй болсон Локи руу хүүтнээр харснаар яалтчгүй хүчтэй юм шүү. Эртээ үед шинэ ертөнцийг зөвхөн аврагууд л ноёлдог байсан. Одоо харин тэднийг засгийн газрын доор оруулах цаг нь боллоо гэснээр энэхүү анги маань дуусч байгаамаа. Санаа золтгоо шүү дараагийнх нь анги ярьж штэ тий. Тэгээ дараагийн анги эхлэхэд Локи ухаан орж үлдсэн тамираа баран Shamrock-оос яаж далайн дэрэмчин бас тэнгэрийн луу хоёр ийм адилхан усны тусал шиг адилхан байгаад байгаа юм бэ гэж асууж байгаа. Shamrock хариуд нь тэр бол миний ихрийн өрөөсөн. Бид багтаас алсан. Гэхдээ Shanks буцаад Marija руу ирсэн ч түүнд энэ ялзарсан өмхий ертөнц илүү санагдсан болохоор буцаад буусан гэлээ. Loki ч сонсож хідэн хорон бодсноо. Инээж бас сони юм аа. Ах トゥ хоёр хоёлангаас нь өшөө авах хүсэлтэй болчихдаг. Би чамаас өөрийнхөө бүх найзуудын өшөөг авахтаа л нэг авандаа гэж хэлэхэд Shamrock-ийн царай хөвсөн өөрчлөгдөхөд Гүнко урдуур нь орон Локи мэтийн дорой хүмүүст өөрийгөө бүү ядраа гэлээ. Shamrock ч үүнийг хүлээн зөвшөөрж байгаа бололтой. Тэгээ өөрийнхөө гараа бузартуулахын оронд гэж хэлэнгүүтээ сэлмээс оголчж байгаа. Cerberus гэх үгийг хэлэхэд ор хоосон агаар мандлаас 3 толгойд авраг нохой хар үүл дагуулсаар бий болно. Гүнко түүнд ахмадаа хүчээ дараа тэд мэдчихэн шүү гэж хэлээд хүчээ ашиглаж нисдэг цаасан шүү маягийн юм сумарагийн дээр нь гарлаа. Shamrock харин явахынхаа өмнө нохооныхоо 3 толгойг бууд гэд хэлэхэд шууд буудчихж байгаа юм л та. Даанч түүний дарилт зөрчиж байгаа. Гэтэ албаар зөрсөн юм шиг л байгаа юм л та. Тэгээ Shamrock сэлмээ буцаана тэд цааш явчихж байгаамаа. Shamrock ингээ явахдаа Shamrock Loki тандан хэрвээ чи ямар нэгэн байдлаар наад дайралтаас амьд үлдэх юм бол буцаж намайг болоод өшөөг аваарай. Хэрвээ тэгвэл би том баярлах болно шүү гэж хэлж байгаа нэмаа. Локигийн өдөөс амандаа сэлэмтэй 3 толгой нисээр ирэхийг харсаар хөдөлж чадалгүй дайралтанд өртлөө. Локи сүүлийнхаа тамираа тэр хоёрыг үгийн муугаар хараасаар тэнгэрийн луг хараал идээсэ гэсээр хоцорж байгаамаа. Shamrock ч шууд л төлөвлөгөөгөө Гүнкод хэллээ. Бид шууд аврах дайчдын эсрэг тулах нь ухаалаг биш ээ. Тэд хэтэрхий олол байгаа. Тиймээс бид тэдний хүүхдүүдийг өөрийн иргэшээлд авах болно. Энэ үед тэд сул болох болно. Ингээд хэсэг өөрчлөгдөхөд цамхагт Luffy ууралсаар та нар руу яг хэн дайрсан гинэ дахиад хэлдэ гэж орилж байгаа. Хамгаалагчид хөөхөдөө тэгээ сэрчиж тэгээд үнэхээр л тэдэн лөө Shanks шиг царайтай хүн дайрсан байгаа штэ. Shamrock дайрсан. Гэтэ тэд нар мэдэхгүй юм чин яалтай хэлээд Shanks л дайрсан гэж үннээ хэлдэг. Үүнд Luffy үнэхээр итгэж өгдөггүй. Shanks бол миний мэдхийн хамгийн кул, мундаг, жудагтай хүн штэ. Яаж ч бодсон та нар шиг ийм хамгаалагчдыг ингэнэ гэж байхгүй гэж ууралсаар л байна. Харин Nami энэ бүгдийг харан Luffy-г чи Shanks-ыг арай л өндөр үнэлээд байгаа юм шүү Luffy гэхэд
Луфи ч үгээл тиймэл гэхэвдээ тэгээ шууд л уурлаад би хүмүүс Беламерийн талаар ярьж яваад байвал та тэдэнд үнэхээр итгэхгүй гэхэд хамгаалагчид Луфигийн үгийг нэг бодсон болол та. Нэрээч бид түүнийг 100% Шанкс мөн гэж бол хэлж чадахгүй. Тэр яг л Шанксыг харагдаж байсан. Гэтэ зарим зүйлс нь өөр байсан. Шанкс магадгүй ахтай ч юм уу эсвэл дүүтэй юм болов уу гэхэд Луфи бас л тэр хүнийг сайнаар нь бодон Шанксыг багаасаа далайн дээрмж төлөвлөлтөөр өссөн. Тийм байхад түүнд гэр бүл гэвэл Рожийн далайн дэрэмжтээс л өөр хүн байхгүй дээ. Гэхдээ багийг хасаад гэж хэлэхэд цамхгийн гадна хэсэг рүү хэсэг шилжиж байгаамаа. Нэгэн үл мэдэгдэх хүн цайз руу дөхөн ирж байгаа нь харагдлаа. За энэ хүн болохоор өмнө доктор Крокустай сархад хувааж ууж байгаагаар манга дээр гарддаг юм байна. Тэг ингээд уртхан зүйтэй байх. За энэ хүн маань цамхаг руу ойрцоол байлаа. Харин Арлын нөгөө талд Франки гайхалтай Адам модын үндсийг сунталнаа гэж өнгөрсөөр модтой ойртлоо. Холоос харахад сөг зураг шиг харагдах энэ зургийг Рипли тайлбарлахдаа энэ бол олон зуун жилийн тэртегээс хүүхдүүд зурсан зураг гэж яригддаг ч өдий хүртэл бидэн дээр модны сөг зургаар хадгалагдсаар ирсэн гэж хэллээ. Энэ зураг 800-900 жилийн настай гэж хэлэхэд Франки энэ зургийг хараад шууд шоконд орон Робинд яаралтай мэдэгдэх хэрэгтэй байна гэж бодож байгаамаа. За энэ гихтээ зөвхөн авраг битнүүдийг дүрслээгүй байна штэ гэхэд Рипли яг зөвөө тэр үед зөвхөн аврагууд тусдаа амьдэрдэггүй байсны баталгаач гэх юм уу да. Гэхдээ энэ зургийг Арлын хүүхдүүд шиг л тэр үеийн хүүхдүүд зурсан байхыг хинч үгүйсэхгүй юм да. Харанхуй зуунд амьдарч байсан хүн магадгүй энийг хараад хүүхдийн зураг эсвэл өөр утга агуулсан зураг юм болов гэдгийг тайлбарлаж чадах гэж хэлэн хэсэг өршлөгдлөө. За шар шувуу номын санд эртний домогт Харли гэх зүйлийг Саул Робинд авчирч өглөө. Номны нүүр яг л нарны цацраг мэд харагдах нь Кумагийн сүмийн тэмдэгтэй тун адилхан харагдаж байгааз. За ингээд Саул түнд энэ бол домогт нарны бурхан Никагийн гардаг олон төгүүдийн нэгийг агуулсан эртний бичээс юм аа. Никагийн талаар зөвхөн Элбафт л өгүүлдэггүй гэдгийн баталгаа. Харлийн бичээс нь нийт 3 хэсгээс бүрдсэн байдаг. Хэсэг болгон өөр ертөнцүүдийн түүхийг агуулсан. Бидний амьдарч байгаа ертөнц бол 3 дахь ертөнц гэж үздэг. Үүний сүүлийн хэсэг удахгүй болох зүйлийг зөгнөж бичсэн гэлцдэг гэж хэлэхэд Робин шууд л үүнийг яг одоо уншмаар байна гэж хэлэн чангаар уншлаа. За, түр байж байгаа манайхаа. Цаа орчин шуугуулад байгаа жадугаар Vision Mongolia гэх анимын дэлхийн нээлттэй зэрэгцээд яг манай Монголд гарч байгаа юм байлээ. 7 сарын 4-өөс эхний 2 анги цацагдсан гэж байгаа. Ингээд 7 7-ногоор дэлхийн нээлттэй хамт Монгол хэлээрээ Монголд шууд үзэхээр бол Univision-ийн аним багцаас хүлээн авч үзэх боломжтой болсон шүү залуусаа. Мөн энэ аним нь яг яадаг аним бэ гэвэл ерөнхий Монгол улсын талаар зөндөө гардаг бас Монгол сум очт маань Монголд оруулсан гэж байгаа. Ханаас үзэх вэ гэж асууж магадгүй л тэгвэл мэдээж Univision-ийн аниме багцаас Монгол хэлээрээ мөн хадамлаараа үзэх боломжтой шүү. За эргээд бичлэгэнд орцгоё. 1-р ертөнц. Дэлхийн зүрхэнд гал бий байлаа. Хүмүүн шунал тачаалтаа автан хориотой наранд гар өрөв. Боолууд залбирахад нарны бурхан мэндэлжээ. Газрын бурхан хилэгнэн тамийн галт могоогоо дагуулж ертөнцийг үхэл харанхуугаар бүрхөв. Тэд дахиж хизээж уулзахгүй. 2-р ертөнц. Хоосон орон зайд амьсгал бий байлаа. Ойн бурхан чөтгөрүүдийг номготгож нар дайны дүлийг уламт хэлв. Хагас сарны хүмүүс мөрөөдөв. Сарны хүмүүс мөрөөдөв. Хүн нарыг хороож өөрөө бурхан болов. Тэнгисийн бурхан ширүүсв. Тэд дахиж хизээж уулзахгүй. 3-р ертөнц. Эмх замбраагүй байдалд хоосон орон зай бий байлаа. Учир битүүлэг сүүдэр нь амлсан өдрөө санан хагарсан сарны дуу хоолойг сонсно. Нарны бурхан бүжиглэж инээлдэн. ертөнцийг эцсийн төгсгөл рүү хөтлөнө. Нар дахин мандаж шинэ өглөө ирнэ. Тэд заавал уулзгаална.